Сайн мэцэн өрх юм өндөд үзэгчдээ сонсогчдоо Мета подкастын дараагийн дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт урлагийн сэтгэл засал буюу арт терапи гэж юу вэ гэсэн сэдвийн дагуу ярилцах болно. За энэ удаагийн дугаарт зочноор оролцож байгаа. За, Бородын 17 байна. Урлагийн сэтгэл заслын чиглэлээр мэргэшсэн урлагийн сэтгэл засалч хүн байна. Сэтгэл засалч Наран тоглогч маань оролцож байна. За, тэгээд ажлын туршлагаас нь эхлэе ярил л да. Хаанах сэтгэл судлал гэдэг мэргэжлэлээр одоо сурч төгссөн бэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? За, тэгээд одоо яг юун дээр ажиллаж байгаа вэ гэдэг юм уу тийм. Академик туршлагуудын асуу. За, миний үндсэн мэргэжил бол зураач. За, хүүхдийн намын чиглэлээр би одоо энэ жил ингээ 26 он гарч ин. Тэгэхээр нэг 25 6 жил яг хүүхдийн намын чиглэлээр ажиллаж байгаа. Нэгдүгээр уран бүтээлч хүн байгаа. За хоёрдугаарт болохоор яг сэтгэл судлалын чиглэлээр Монгол Улсын их сургуульд сурсан. За тэгтээ нөгөө нэг хүмүүс бас ингэж ойлгоод идэв. Яагаад зураач хүн байж сэтгэл судлал руу орсон юм болоо гэх. Тэгэхээр би Монсодрын хэвлэлийн газрын хүүхдийн намын жангар редакцийг 2005 онд үүсгэн байгуулагдсан. За тэгээд тэр үед нөгөө хүүхдийн ном гэдэг зүйлс ер нь бол маш ховор байсан. Тэгээд энэ чиглэлээр нөгөө нэг ингэж гадны улс орнуудын үзэсгэлэнгүүдэд ч юм уу тэгээ бас гадны багш нар ирээ сургалт орж явах үед хүүхдийн зурсан зураг дээр үнэлгээ онцлогоо хийх гэдэг хичээлүүд бол нэлээд түлхүү орж ирсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө 2007 оноос хойш за сэтгэл зүй гэдэг зүйл маш чухал юм байна гэж бодож явж байгаад 2012 онд шийдээд сэтгэл зүйн чиглэлээр сурсан. За тэгээд 2016 онд төгссөн одоо ингээд яг урлагийн сэтгэл заслын чиглэлээр 10 жил ажиллаж байгаа юм байна. Тэгээд нөгөө Монголд ч яг урлагийн сэтгэл заслын чиглэлээр мэргэжил олгодог мэргэшүүлдэг газар байхгүй. За тийм болохоор Австралийн, Английн, Хятадын гээд олон сургалтын төвүүд, сургуулиуд тэ нөгөө юуны дараах ихтэй сургуулиудын дараах хөтөлбөрүүдэд бас нэлээ их хамрагдсан байгаа. За тэгээд яг урлагийн сэтгэл заслын чиглэлээр дипломтой тэгээд нэлээ олон сертификаттай. Ингэж мэргэшиж ажиллаж байгаа хүн байна да. Зөв. Урлагийн сэтгэл судлаар яг Монголд нөгөө мэргэшүүлдэг гэдэг нь бас жоох асуудал болоод байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь бол гадаад руу сурч тийм боломжууд бол байгаа юм байна тийм Монгол оюутнуудын хувьд бол. Зөв. За ингээ үндсэн сэдв рүү гарнаа. За хамгийн ихний асуулт маань арт терапи буюу урлагийн сэтгэл заслал гэж юу вэ? За энгийнээр тайлбарлавал энэ нь яг ямар заслыг хэлдэг вэ? За арт терапи нь хүнийг эдгээдүү эсвэл өөрийгөө ойлгоход нь тусалдаг уу? Тийм асуулт. За ер нь бол бүхэл төрлийн сэтгэл заслын үйлчлэгнүүдтэй ижил гэж ойлгож байна. Хамгийн гол чухал зүйлс нь юу юм бэ гэдэг tools буюу хэрэглэгдэхүүн нь л бид нэр урлагийн илэрхийллийг ашигладаг гэж ойлгож байна. Тэгэхээр энд нөгөө хүмүүс ингэж ойлгоод идэв. Урлагийн сэтгэл засалч гэхээр зураач байх ёстой юм уу? Эсвэл би зурдаг байх ёстой юм уу гэдэг юм уу? Эсвэл бол энэ нөгөө уран бүтээлч нарын сэтгэл зүйг ингэж судалдаг юм уу гэж ойлгоод идэв. Тэгэхээр бүхий л одоо сэтгэл зүйн үйлчлэгээ шаардлагатай байгаа, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэдэг юм уу? Тим хүмүүст өөрийгөө таньж мэдэж ойлгоход нь урлагийн илэрхийллүүдийг ашиглах замаар ажилдаг сэтгэл заслын нэг төрлөө л гэсэн үг. Тэгээд нөгөө хамгийн сонирхолтой гэдэг юм уу нэг зүйл нь урлагийн сэтгэл заслын нэг юм томьёо байдаг тийм үү. Тэр нь үгээр илэрхийлэгдэхгүй байгаа зүйлсийг илэрхийлэх боломжийг олгодог. Энийг нөгөө энгийнээр тайлбарлах юм бол бид нар сэтгцийн аппаратыг ухамсартай бас ухамсаргүй гэж нэг хоёр төрөл байна гэж маш их сүүлийн үед ярьдаг болсон тийм үү. Тэгвэл бидний өдөр тутмын үйл ажиллагаа шийдвэр гаргахад нөлөөлж байгаа ухамсаргүй төвшний мэдээлэл ухамсарт орж ирэхдээ хэлбэр, дүрс, өнгө, хөдөлгөөн, за дуу хоолой тэгээд зүүдэр ухамсарт гарч ирдэг. Тэгэхээр энэ ухамсарт гарч ирээд байгаа эдгээр зүйлстэй ажиллах замаар дотоод ертөнцид буюу сэтгцийн аппаратанд болоод байгаа зүйлсийг таньж мэдэх чиглэлээр ажилладаг гэж ойлгож байна. За окей. За дараагийн асуулт нь болохоор урлагийн сэтгэл засал ямар төрлийн хүмүүст илүү хэрэгтэй вэ гэсэн байна. За зөвхөн урлагийн хүмүүст үү сая таны гэсэн чинь тэгээд урлагийн авьяасгүй урлагийг ойлгодоггүй гэж боддог хүмүүс бас байна. За тэгээд зурч чаддаггүй гэдэг хүмүүс бас байна. Хүмүүс айгүйх ингэж асуудаг. Яана би зурч чадахгүй штэ гэх. Тэгэхээр яг урлагийн сэтгэл засалд ирэхэд бол нөгөө зурах юм уу, дуулах юм уу тэр авьяас чадвар бол ямар ч чухал биш юм байгаа юм. Тэгэхээр
өөрийгөө ойлгохыг хүсэж байгаа хүн болгонд нээлттэй гэж ойлгож байна. За хүмүүс гэхдээ ихэнхдээ нөгөө нэг бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдэд хэрэгтэй юм байна гэж ойлгодог. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн ер нь бол 50-аас 60% нь бол насанд хүрэгч нар байдаг. За тэгэхээр насанд хүрэгч нар маань яадаг вэ гэхээр маш их нөгөө нэг сэтгэл зүйн хамгаалалт гэдэг зүйл ихтэй байдаг те. Ихэвчлэн логик тархин ажиллаж идэг. Нэг асуулт асуухтал тэрний зан маш олон өөрийгөө хамгаалах хариултууд бэлэн байдаг ч гэдэм юм уу. Тэгэхээр энэний цаанд байгаа бид нарыг удирдах байгаа ч юм уу зүйлсийг таньж мэдхэд маш чухал үүрэгтэй байдаг. Тэгэхээр өөрийгөө таньж мэдмээр байгаа юу болоод байгааг нь ойлгохдохгүй хэрнээ нэг л ингээл нэг болохгүй байгаа ч юм уу хүмүүст илүү тохиромжтой байдаг. Тэгээд мэдээж нөгөө нэг хүн болгон ийм нөгөө мэрэгшсэн төрлүүд гэж байгаа тийм үү. Тэгэхээр би сая 2023 онд Clearfield Art Therapy буюу байгалийн шавар дээр сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр мэрэгшсэн. За тэгэхээр энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр илүү бид нэр сэтгэл зүйн гэмтэлтэй байгаа хүүхэд өсвөр насныханд шаврыг ашигладаг. Мөн одоо нөгөө нэг өөрийгөө илэрхийлэхгүй байгаа нэг юм нөгөө илүү их нөгөө нэг ярих хүсэлгүй гэдэг юм уу те хүмүүстэй. Тэгээ бас уу гашууд аван туулж байгаа хүмүүстэй голчлон бас ажилдаг. Гэхдээ урлагийн сэтгэл зүйн хүмүүс ингэж ойлгодгийг одоо яг тодорхой нэг л сэдвийн хүрээнд ажилтсан болов ч гэдэг юм. Зөвхөн уран бүтээл дээр нь ажиллаад идэм болов гэж ойлгодог. Тэгэхээр энэ яг л сэтгэл засалтай ижилхэн харилцан ярилцлага хийн, мэдээж хийсэн бүтээлээ дахин задлах, тэрэн дээр анализ хийх замаар ажилдаг. За таны ярьсантай шууд уялдуулаад асууж ил та нөгөө урлагийн сэтгэл засал нөгөө проектив онцлогооны аргуудын ялгаа нь юу вэ? За урлагийн сэтгэл засал заавал проектив аргыг техникийг ашигладаг уу? Проектив онцлогооны арга урлагийн сэтгэл заслын арга уу? За хүмүүс нэг ойлгохдоо зураг зураад нөгөө зураг зурулж ийн гэдэг нөгөө зурсан зургийг харж байгаа л за ингэж зурж ийн гэдэг чинь юм утгатай гэдэг. Шот ингээл нөгөө үзмэрч шиг тайлбарласан гэж ойлгодог. Тийм. За урлагийн сэтгэл засал ер нь бол дэлхийн нийтэд хоёр чиглэлээр байгаа. Нэг нь бол art-based therapy буюу урлагийг сэтгэл засалтай ижил төстэйгээр ашиглах нэг арга байна. Art and therapy буюу яг сэтгэл заслын үйлчилгээнд урлагийг ашиглаж байгаа юм байна. За тэгвэл бид нар art and therapy буюу яг сэтгэл заслын үед ашиглаж байгаа бол проектив сорилтуудыг бол өргөн хүрээнд ашигладнаа. За уулзалтын үеэр хийгдэж байгаа бүх санаатай санамсаргүй зурсан бүх зүйлсүүд дотоод ертөнцийн тусгал болж гарч ирдэг байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө проектив сорилт гэхээр юм тодорхой өгөгдөлтөө одоо юм даалгавар өгөөд тодорхой одоо юм юуны дагуу шкалийн дагуу зурсан зураг задлагдаг ийм арга техникүүд бол зөндөө байдаг. Мөн ямар ч утга агуулгагүй зураад бас тэрийг тайлбарлах аргууд зөндөө байдаг. Тэгэхээр проектив сорилт гэдэг маань ерөнхийдөө урлагийн сэтгэл заслын салшгүй нэг хэсэг гэж ойлгож болно. За манай дээр яг аль биесны эрхтэй Роберт Бернсийн хөдөлгөөнд хүн байшин мод бол хийгддэг. За энэ Роберт Бернсийн хөдөлгөөнд хүн байшин мод нь Букийн байшин мод хүнээс бага зэргийн ялгаатай. Энэ дээр бол нөгөө нэг сэтгэл зүйн хэрэгцээний шатлалыг бид нэр тодорхойлдог. За үнэхээр нэгдүгээр хэрэгцээ энэ хүний амьд үлдэх хэрэгцээ байна уу? Бие махбодын хэрэгцээ байна уу? Эсвэл нийгэм төлөв зөвшөөрөх хэрэгцээ байна уу гэд энэ Букийн Роберт Бернсийн дээр бид нэр сэтгэл зүйн төрөл бүрийн гэмтэл хүчирхийллийг тодорхойлох боломжтой. За сүүлийн үед бол кейс илрүүлэхт бол маш өргөн хүрээнд ашиглагдаж байна гэж хүмүүс юм хэлдэг. Манай дээр ч маш сайн олон кейс илрүүлдэг. За мөн Дона Кейсерийн шувууны өөр гэд тест авагддаг. Энэ бол нөгөө энэгшлийн хэв загварыг тодорхойлох бас тест байгаа. За тэгэл проектив маш олон тестүүд манай дээр ашиглагддаг. За тэнгууд эдрийг одоо нөгөө нэг юм зорилготойгоор ашиглахаас гадна хүн одоо нөгөө нэг зүгээр л яриа сууж явах үедээ сараачж байгаа сараачмлуудыг бид нар бас үнэлгээнд ашиглах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө проектив сорил гэдэг зүйл бол урлагийн сэтгэл заслын салшгүй нэг хэсэг гэж ойлгож байна. Тэгээд нөгөө нэг юм одоо нөгөө манай шаврын сэтгэл заслын багш маань Корнел Эльбрехт гэдэг герман гаралтай австрал багш байгаа байхгүй. За тэр багш маань одоо яг бас Юнг болон Гештальтын онолуудыг хослуулсан чиглүүлэх зургийн сэтгэл засал гэдэг нэг юм аргачлал сэтгэл заслын хэлбэр байдаг. Тэрэн дээр бол нөгөө сараачмлууд дээр үнэлгээ хийх боломжтой. Тэгэхээр
Тэгэхээр нөгөө нэг хүн санаатай санамсаргүй сараачсан байдаг тийм үү бид нар нэг ямар нэгэн хэлбэр дүрс. Тэгэхээр тэр нөгөө хүний ухамсаргүй сараачж байгаа сараачмлыг ерөнхийдөө 32-оос 30-аад төрөл байна гэж ингэж судалсан байгаа. Сүүлийн 40-50 жил судалсан судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр энийгээр юу хэлмээр байна гэхээр бид нар юу продуктив гэдэгтэй тухайн зохиогчтой, тодорхой зохиогчтой тий. За байшин мод хүн зур, эсвэл гэр бүлийн гишүүд амьтдаар төлөөлүүлэн зур гэхээс гадна тэр хүний зүгээр зурж байгаа сараачмал болгон дээр энэ аавтай холбоотой асуудал юм уу, гэр бүлтэй холбоотой асуудал юм уу, ирээдүйд чиглэсэн одоо түгшүүр байгаа мó, тэг өөртөө холбоотой асуудал байгаа мó гэд баримжаалах боломжтой гэсэн үг. За тэнгууд нөгөө хүмүүс бас ингэж ойлгоод идэв. Зураг зураал зурсан зураг дээр нь шууд нөгөө сэтгэл зүйч нь үнэлгээ хийгээл тэ ингээ үзмөрч шиг ажиллана гэж боддог. Хизээч тийм юм байхгүй. Мэдээж баримжаална. Тэ сэтгэл зүйч бол ерөнхий баримжаа авчсан. Тэгтээ гол хөтөлж авч явах хүн бэ гэхээр үйлчлүүлэгчлээдэг. Үйлчлүүлэгчтэй хамтарч одоо тухайн зүйлтэй ярьж тухайн одоо хүний ухамсарт юу байгааг илрүүлэх замаар л ажилладаг гэж ойлгож байна. Үзмөрч мэрэгчлэгч ингээд сэтгэл зүйн зөвлөгөө зөвлөлийн ялгаа нь ерөөсөө тэр тийм ээ. Одоо сэтгэл зүйн зөвлөгөө бол үйлчлүүлэгчээр илүү яриулахыг боддог. Тухайн хүний тайлбарыг илүү тий сонсхийг эрмэлздэг бол үзмөрч төлөгч хүмүүс бол өөрөө л одоо аваа явдаг. Бараг л тий уншаал явцдаг. За түүний гэхдээ нөгөө сараачмал дээр ажилладаг тэр бас их сонирхолтой юм тий. Нэрэл би бас хаяаж гисэн ингээд сараачж шүү шүү. Маш сонирхолтой одоо нөгөө Юнгийн онлоорч болохоор юу гэж байгаа штэ. Ихийн архитект, бяцхан архитект гэдэг штэ. Тэнгүүд тэр сараачмлуудыг бүгднийг ингээд архитектуудад хуваацсан байгаа байхгүй. Тэгэхээр ямар одоо дүрс голчилж сараачмлуудыг ингээд сараачмал чи ерөөхдөө ингээд эгоны түвшний сараачмлууд, ухамсаргүй түвшний сараачмлууд гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхий тэр хоёр агуулгад хуваагдана. Тэгтээ тэд нар бол голтой зөндөө олон төрөл байгаа гэж ойлгож байна. Маш сонирхолтой арга техник. За дараагийн асуулт маань арт терапи хийхийн тулд зураг бүтээлж байх шаардлагатай юу? За тэгвэл арт терапист хүн тэгвэл урлагийн авьяастай байх хэрэгтэй. Одоо спортын сэтгэл судлаач гэхээр бас ер нь бол спортын хүн байхыг бас илүү үздэг шүү дээ тийм ээ. За тэгвэл урлагийн сэтгэл засалчтай яадаг юм бэ? За угаасаа олон улсын стандарт нь бол 2 чиглэлийн, энэ чинь бол 2 мэрэгжлийн одоо нийлбэр байгаа даа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй л урлагаа ойлгох хэрэгтэй нэгдүгээр. Мэдээж сэтгэл зүйн боловсрал, сэтгэл зүйн академик одоо байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар одоо нөгөө Монголд зурдаг болгоно ч юм уу те арт терапи гэдэг үгийг ашиглаад ингээ явдаг. Тэгэхээр зураад байгаа болгончин урлагийн сэтгэл засал биш юм байгаа юм. Тэгээд за тэгвэл нөгөө талд нь дан сэтгэл зүйчнэр мөн урлагийн сэтгэл заслыг ашиглаж байгаа, би хийж байгаа гэж ингэж ярьдаг. Тэгэхээр энэ хоёр хоёулаа байхгүй бол жоохон учир дутагдaltaй. Яагаад гэхээр бид нар нөгөө энэ хамгийн наад зах нь өнгөнүүдтэй ажиллах шаардлагатай. За зурааснуудтай ажиллах шаардлагатай. За одоо бол бүр хөгжөөд урлагийн сэтгэл засал чинь маш олон төрөл болцсон. Хамгийн анх үүссэн төрөл нь бол дүрслэх урлаг дээр тулгуурлаж бий болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн анхны одоо үндсэн урлагийн сэтгэл засал гэдгийг ойлгохын тулд бид нар дүрслэх урлагийн үндсэн ойлголтуудыг мэддэг байх ёстой л гэсэн. Одоо нэг манай нэг сэтгэл зүйч найз хэлжсэн. Гадаад найз нь сэтгэл зүйчээр төгсөөд тэнгууд 2 жилийн мэргэшүүлэх урлагийн сэтгэл заслын сургалтанд суугаад тэгээд яг ингээ өдөр тутамдаа урлагийн сэтгэл заслыг ашиглаж байгаа тухай 1 жил яваад ер нь бол burnout болж байна. Маш юм нөгөө нэг юм готролд орд юм уу тий хашрах хамшинж үүсэж байна гэдгсэн чинь тэрийг юу гэж тэр хүн ингэж нөгөө баримжаалсан байна гэсэн чинь надад урлагийг ойлгох үндсэн ойлголт нь байхгүй учраас би зүгээр нөгөө гаднаас нь харсан одоо ойлгоснороо би ингээд зүтгүүлсээр хагаад ингээд би уналтанд орж гинэ гэж ярьсан байгаа байхгүй. Тэгэхээр энийг юу гэж ингээд ойлгож гин гэхээр нөгөө талынх нь мэдлэг байхгүй болохоор энэ нэг юм бид нэг зураасыг дагаад дуурайгаад зурж байгаад бид нар зураач болчихно гэж ерөөсөө өөрийгөө ойлгож болохгүй шүү дээ. Мэдээж гоц авьяастай хүмүүс бол байж болдог. Гэтэл нөгөө хоёр ойлголт хоёулаа зэрэгэл явахгүй юм бол маш осолтой. Жишээлх юм бол манай сэтгэл зүйчнэр өрөөндөө маш олон одоо дүрслэх урлагийн хэрэглэгдэхүүнүүдийг сонгосон байдаг. За нэгдүгээрт бол гой харагдана гэж сонгодог. Жишээлх юм бол одоо нөгөө canvas байна, тийм Molbert байна.
яг юм зураачийн урланг санагдуулах хууц хэрэглэгдэхүүнүүдийг аваад тавьсан байдаг. За усан будгуудыг айгүй их авдаг. Тэгэнгүүт энэ дээр юу үүсдэг вэ гэхээр бид нэр буруу үедээ буруу хэрэглэгдэхүүнүүдийг хослуулж ашиглах юм бол үйлчлүүлэгчид үгээр илэрхийлэхдэггүй ийм ойлгомжгүй мэдрэмжүүд жишээлх юм бол үүсдэг. Жишээлх юм бол усан будаг гэдэг маань маш нарийн одоо юм ур чадвар шаарддаг хэрэглэгдэхүүн. Тэнгүүд сэтгэл зүйч нар айгүй хүрээнд авсан байдаг. Тэнгүүтээ нөгөө усан будаг маань их усрахаг ингээ ашиглагддаг учраас усан будгийг ашигладаг биер нь тусдаа усан будгийн цаасан жишээлбэл тусдаа байдаг. Тэнгүүд яадаг вэ гэхээр сэтгэл зүйч нар за нийгмийн ажилтан багш нар яаж ашигладаг вэ? Зүгээр бичгийн цаасан дээр эсвэл зургийн дэвтэр дээр зурулдаг. За тэнгүүд усан будаг маань өөрөө юм тунгалаг чанартай байхгүй юу? Тэнгүүд усан будаг өөрөө тунгалаг чанартай учраас хоёроос дээш өнгө бодлогогүй гэдэг юм үү те төлөвлөгөөгүй ашиглагдах юм бол шууд хэртдэг. За тэнгүүд би хүчрхийлэлд өртсөн хүүхэд байж болно тийм үү? За би хүчрхийлэлд өртөөд би бохирлогдсон, би бузарлагдсан гэсэн далд ийм итгэл үнэмшилтэй ийм одоо үзэл баримтлал надад суусан байлаа гэж үзэхэд би сэтгэл зүйчтэй сэтгэлээ онгооход орж ирэхэд надад буруу хэрэглэгдэхүүн сонгоод би өнгө аваад 2 3 өнгөс би маш гоё өнгө гарна гэж бодоод өнгөө нийлүүлээд будахад зургийн цаасан дээр тэр маш амархан бөөстүүд халтар болчдөг. Тийм мэдрэмж үүсэнгүүт ухамсаргүй энэ юу ингэж тэр хүүхдэд үзүүлэхэ проекц хийх вэ гэхээр би бохир миний бохирлогдсон мэдрэмж дахиад энд тавтагдана. Тэнгүүд сэтгэл зүйчтэй ярилцах гэдэг юм уу те мэдрэмж буурна, хаалт үүснэ. Тэнгүүд сэтгэл зүйч энэ дээр юу гэж боддог вэ гэхээр би чадваргүй юм байна гэж ойлгодог. Гих зэргийн юм нэг юм айгүй юм энгийн маш энгийн хэрнээ маш том юм зүйлсүүд бий болчдөг. Тэгэхээр хоёр мэрэгжлийн огтлолцол дээр л бий болдог зүйл. Зөв урлагийг ойлгодог байна гэдэг нь өөрөө тэр суурь нь болчих шүү дээ. За ялангуяа тэр урлаг урлагийн заслын нөгөө төрлүүдийн талаар одоо дараа нь ярина. Тэгээ тэр дундаа бас хэрэглэх түүнүүдийн бас мэддэг байх гэдэг нь бас чадвар болж шүү дээ. Зүгээр нэг одоо зураг зурулахад хүртэл одоо харандаа нь ямар байх юм те биер нь ямар байх юм ямар өнгө будаг ашиглах юм. Тэгэхээр нөгөө нэг дүрслэх урлаг суурьтай байгаа болохоор одоо жишээлх юм бол би номын зургийн чиглэлээр төгссөн учраас 5 жил яг зураастай ажилласан байхгүй зөвхөн зураастай. Тэнгүүд төрөлх урлагийн сургуульд юу заадаг вэ гэхээр багш нар энэ амьд зураас уу, өхмөл зураас уу, дуураймал зураас уу ч гэдэг юм уу ингээд тэнгүүд нөгөө нэг зурааснаас амьд зураасыг олж харж сурахын тулд тэнд 5 жил сурдаг. Тэгэхээр энгийн хүнд болохоор энэ амьд зураас юм уу, өхмөл зураас юм уу гэдгийг ялгахад жоохон хүндрэлтэй л байж магадгүй. Зөв. Зүгээр нэг уран зургийг хараад бол энгийн хүн бол ямар гоё зураг вэ гэж харна те. За тэгэхээр яг зураг зурдаг хүн бол арай шал өөр зүйлсийг тэндээс олж харж байгаа шүү дээ тийм ээ. Зөв. За дараагийн асуулт маань ингэж байна. За урлагийн сэтгэл засал дотроо хэдэн төрлүүд байдаг вэ? За ямар ч урлагийг сэтгэл засалтай холбож төгөл болох юм уу гэж. Ер нь бол ямар ч төрлийг холбох бүрэн боломжтой. За түрүү хэлсэн шүү дээ урлагийн сэтгэл засал ер нь бол төрслөх урлаг суурьтай хөгжиж ирсэн гэдэг. За түүхийн сөхөх юм бол хамгийн анх одоо нөгөө мэдээж одоо юу гэдэг ухамсартай ухамсаргүй гэл хүн болгон зурж явах үед бол зурж байгаа зурсан зургуудыг бүх сэтгцэн эмчнэр сэтгэл зүйчнэр судлаач нар философч сонирхдаг байсан. За тэнгууд хамгийн анх нэг арт терапи гэдэг үг хэллэгийг оруулж ирсэн хүн чинь нөгөө Английн зураач Адриан Хейл гэж хүн байгаа байхгүй юу? Тэр хүн бол өөрөө зураач хүн байжгаад зураад эмчилгээ хийх нь энэ бол ер нь бол арт терапи байж болох юм а гэд ерөөхдөө 1940-од оноос энэ нэр томьёог хэрэгэлсэн. Тэгэхээр 1940-од оноос хойш төрслөх урлаг суурьтай энийг сэтгэл засалд ашиглаж ирсэн. За тэнгууд 1990-ад оноос юу болсон бэ гэхээр урлаг болгон ч өөрөө илэрхийлэлтэй юм байна. Тэгэхээр илэрхийлэл болгоныг бид нар сэтгэл засалд ашиглах бүрэн боломжтой юм а гэж үзээд expressive art therapy гэдэг хэлбэр бий болсон. Энэ нь бол илэрхийллийн сэтгэл заслаа гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дээр бид нэр бүжгийн урлагийг ашиглаж болж байна, жүжиг байж болж байна, дуу байж болж байна гэх мэтлэнгээр баримл, шавар гэл одоо урлагийн бүхий л төрлийг сэтгэл заслын үйлчлэгэнд ашиглах бүрэн боломжтой. За сүүлд манайх ерөнхийдөө
2024 оноос хойш драмын сэтгэл заслыг Монголд бий болгох гээд хичээж ажиллаж байгаа байхгүй юу. 2018 онд олон улсын урлагийн сэтгэл заслч нарын хурал болоод тэнд очиж яхад драмын сэтгэл засал гэж хөтөлбөр явж ирсэн. Тэгээд тэнд явж ирээд бүх ийм гоё юм байдгийн байх шүү гэж ингэж нэг сонирхоод Монголд хийх гээл ингэж нэг туршиж явж байгаа. Сая 23 24 оноос яг мэргэжлийн жүжигчдтэй хамтраад энийг хүүхдүүдэд бол айгүй хэрэгжилж байгаа. За драмын урлагийг сэтгэл засалд ашиглахын гол чухал зүйл юу вэ гэхээр бид нар нөгөө нэг мэднэ шүү дээ. Одоо сэтгэл зүйн гэмтэл гэдэг зүйл зөвхөн тархинд бий болохгүй. Бие махбодод хадгалагдчих байна гэж онолоод байгаа даа тийм үү. Тэгвэл энэ бие махбодод хадгалагдсан байгаа тэр сүрэг дурсамж гэдэг зүйлийг бид нар хэл яриагаар хизээж илэрхийлэгдэхгүй. За тэгэхээр энтэй юу ажиллах боломжтой юм бэ гэдгээр драмаар ажиллах бүрэн боломжтой байгаа. Бүжгээр ажиллах боломжтой. Тэгэхээр драмыг ингэж хүүхдүүдэд ашиглаж яхад юу ажиглагдаж байна гэхээр маш ингэ болчингууд чангарсан байгаа үед болчингой суларж өгч जैन. Тэгээ бид нар нөгөө мэдэн шүү дээ ер нь сэтгэл зүйн гэмтэлтэй ч юм уу те ямар нэгэн хүчирхийлэлд өртсөний дараа ч юм уу те дуу хоолой нэлээд цаашаа орж өгсөн байдаг те. Тэгэхээр энэ дуу хоолойг сулалж өгөхөд жишээлбэл драмын урлаг маш гоё нөлөөлж гин гэж үздэг ч юм уу. Энэ бол ер нь бол нээлттэй гэж бодож байна. Энд ярьсных тэр драмын сэтгэл заслыг жоохон дэлгэрүүлээд ярил психодрам гэж ярьдаг те. Тэр урлаг юм Монголд хизээнээс юм хөгжиж эхэлвэ. Одоо ер нь ямар хувь процедур тэр юу хаана явж байна вэ? Юун дээр одоо саад бэрхшээл тулгарч байна уу тийм. За ер нь бол психодрам гэж ярьдаг. За Монголд бол мэдээж яг психодрам чиглэлээр бол ашиглагдаж чадахгүй байгаа. Яагаад гэвэл энэ дөнгөж бий болж байгаа учраас бид нар яаж ашиглаж байна гэхээр одоо драмаас терапи хэлбэрээр л ашиглаж байгаа хүүхдүүдэд. Буюу драмын илэрхийллүүдийг хүүхд рүү шилжүүлэх замаар л ашиглаж байгаа. Хүүхдүүдэд ашиглаж байгаа учраас шууд бид нар нөгөө сэтгэц засал гэж ашиглах нь бол нэлээд одоо хязгаарлагдмал гэдэг юм уу да. За тэгвэл энэ дээр юу ажиглагдаж байна гэхээр хүүхдүүд маш сайн задарч өгдөг. Зохиол задлж явах явцад хүүхдүүд өөрийгөө айгүйх олж хардаг. Зохиолын задаргаа явж явах үед тэр дөрүүдийн сэтгэл хөдлөлийг өөртөө айгүйх эжилсүүлдэг, шилжүүлэлт хийдэг, зарим хүүхдүүд уйлдаг, гонигилдаг, зарим нь маш их баярлдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр нүг зохиол задлах, дөрүүдийн задлан хийх гэдэг энэ нь өөрөө маш том юм зүйлс болчиход байгаа. За яг драмын сэтгэл заслын хувьд гэвэл мэдээж одоо нөгөө нэг семүтийг яг сэтгэл заслын чиглэлээр сурж байгаа оюутнуудад бол ер нь нэг семестрийн ч юм уу нэг хэдэн удаагийн сешнүүд бол ордог. За Орфей театрын Батболд гэж сэтгцэн эмч найруулагчийг бид нар мэдэх байх. Фауст, Гимзэм гэж жүжигүүдийг тавьсан. За тэр маань болохоор яг сэтгцэн эмч хүн байгаа. За тэнгүүд тэр Батболд найруулагч маань ер нь бол драмын сэтгэл заслыг бас Монголд хөгжүүлэх сонирхолтой хүмүүсийн нэг гэж мэднэ. За бид нар бас нөгөө юм жижиг төслүүдийн хүрээнд бол ер нь уулзаж танилцж байсан. За тэгээд илүү өргөн хүрээнд бол бас явагдаж чадахгүй байгаа. За бид нар 2024 оноос хойш жижиг төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд өөрийнхөө ажил дээр ч юм уу илүү тотгошоо байгаа, сэтгэл зүйн хамгаалалт өндөр байгаа хүүхдүүдэд шууд шилжүүлэлт хийх зорилгоор драмыг зохиол задлах, дүр задлах энэ процессыг ашигладаг. Драмын сэтгэл засал юм яа хэрхэн яаж явагддаг бол драм гэхээр нөгөө нэг жүжиг ингээд тоглолдог юм шиг те гэж ойлгогдоод байгаа юм. За ер нь бол драмын сэтгэл засал маань маш олон төрлүүд байгаа байхгүй юу. За ер нь хамгийн зүгээр л энгийнээр юу гэж ойлгох вэ гэхээр маш олон төрлүүд байгаа аргачлалууд байгаа. Урлагийн сэтгэл засал гэдэг дээр олон аргачлал байдагтай ижилхэн драм дээр маш олон аргачлал байгаа. Тэгэхээр яг ийм гэж тайлбарлахад жоохон хүндрэлтэй. Гэхдээ нэг зүгээр ингээд нэг юм энгийн ойлгомжтойгоор ярихыг хичээе те. Тэгэхээр энэ дэр юу болдог вэ гэхээр миний амьдрал жишээлбэл бол би насанд хүрэгч бай гэж үтэй. Би нэг асуудлыг ойлгохгүй байна. Надад маш хүндрэлтэй байна. За тэгвэл групп дотроо нэг ийм үйл явдал болоод нэг тодорхой сценийг ярина
За тодорхой сценийг ярингууд бид нэр дүр хуваарлдаг. За чи ээж болох уу? За би аав болчих юм уу? За тэнгуү тэр сценийг энэ зөвхөний хэлбэр нь шүү. За яг энэ үед дараа аав чиний хаан зогсож исэн бэ гэнэ. Аа миний хойн зогсож исэн. Ээж нь хаана байсан? Миний урдасараа сууж исэн. Дүү нь хаана байсан бэ? Тэнд тоглож исэн. Гэт юм уу? Яг энэ тухайн процесс нохоо байсан уу? Нохоо байсан ч гэдэг юм уу? Бүх ингээд нэг юм сцена задлаад бид нар тайзан дээр тавина гэсэн үг. За асуудалтай хүмүүс уулзаад бүлгээр явагдана гэсэн үг. Ер нь бол бүлгээр ингэж нөгөө нэг явагдах үед ингэж ашигладаг. Нэг арга нь энэ байгаа. Тэгээд бид нар өөр өөрийнхөө явангууд ямар сони юм бэ? Би юусо бодогос автоматар л юм уу гарчлаа ч гэдэг юм уу. Энэ ингээд нөгөө шууд ухамсаргүйгээр илэрч шилжүүлэлт хийгдэж явагддаг. Хүүхдүүд дээр яадаг вэ гэхээр хүүхдүүдийг бид нар дөрүүд ингээ хуваарлуулахад хүүхдүүд би багшаа уур болмоор байна ч гэдэг юм уу. Үгүй би зүгээр л гониг болмоор байна ч гэдэг юм уу. Эсвэл би шүдэнд зардаг охин нь баймаар байна ч гэдэг юм. Эсвэл би дээрлэгч хүүхэд нь баймаар байна гэдээ ингээ сонгодог. Тэнгүүд хүүхдүүд тэр дүрдээ оронгуудаа яг өөрийнхөө шилжүүлэлтийг хийдэг. Тэгэхээр бид нар заавалжгүй чамд дүүтэй болоод айгүй хэцүү байсан уу? Чи ууртай байсан уу? Чи гомдож ийсэн үү гэдгийг яриулах биш. Тэр гомдол, тэр уур бухимдлыг бид нар шилжүүлэлт хийдэг л гэж ойлгож байна. За дараагийн асуулт нь болохоор яагаад заавал урлагаар дамжуулж ажиллана гэж тийм ээ? Бусад заслын аргуудтай харьцуулахад юугаараа өөр ялгаатай юм бэ? Урлагийн сэтгэл заслын давуу талыг ярих юм бол. Энд чинь одоо юу гэж хэлмээр юм бэ? Би мэдгүй байна. Би өөр нөгөө нэг төрлүүдийг угаасаа айхтар нөгөө сонирхож байгаагүй. Би 2012 13 онд МОС-д орж байхад би уулын хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр сурна гэж бодож орсон. За тэнгууд урнаа гэж юу вэ? Чи ийм мондог зураач, ийм тэ зураач хүн байж юу хүүхдийн сэтгэл зүй яриад ан чи зүгээр л урлагийн сэтгэл зүйч бол гэх. Тэгээд би хамгийн анх 2013 онд арт терапи гэдэг үгийг ингэж нөгөө хайж ирсэн. За тэгэл тэрнээс хойш энэ чиглэл рүү ингэж сонирхсан. За тэнгууд би миний нөгөө нэг судалж байгаа, сонирхож байгаа чиглэл яг энэ л болохоор би энийг л одоо надад маш ойр төрөл гэж би хэлэн мэдээж юу гэдэг таны мэдгүй сэтгэл засал гэдэг маш олон сэтгэл заслын төрлүүд байдаг тийм үү. Тэгтээ надад ойр байгаа нь урлагийн сэтгэл засал. Тэгээ би энэ чиглэл рүү л одоо судалж сонирхож уншдаг болохоор би урлагийн сэтгэл заслал маш одоо үр дүнтэй гэж хэлнэ. За тэгтээ нөгөө манай үйлчлүүлэгч нараас ингээ хэлдэг өгнүүд юу байдаг вэ гэхээр энэ айгу гүнзгий юм байдаг юм байна гэдэг. Би ингээд өмнө нь 1 жил сэтгэл зүйчтэй уулзсан. Эсвэл би 2 сар сэтгэл зүйчтэй уулзсан ч юм уу. Тэр үед хизэж гарч ирэхгүй байсан зүйлсүүд нэгэн уулзалтын нэгэн зургийн цаана яагаад ийм их мэдээлэл гарч ирээд ийм их олон одоо зүйлийн хариултыг би олоод авчиж байгаагаа ойлгохгүй байна ч гэх юм ингээд хэлдэг. Тэгэхээр би урлагийн сэтгэл заслыг тэр нөгөө үгээр илэрхийлэгдэхгүй байгаа мэдрэмжийг илэрхийлж чаддгаараа маш онцгой юм болов уу гэж боддог. Жишээлх юм бол тэр нөгөө Роберт Бернсийн хөдөлгөөний түн байшин мод гэдэг ингээ сорил гэж штэ. За тэрэн дээр бол ингээ 3 дүрсэл зурулж байгаа хүн байшин мод. Гэхдээ ямар нэгэн хөдөлгөөн хийж байгаа. За тэнгууд энэ дээр тэр хүний маш олон сэтгэл зүйн асуудлууд гарч ирдэг. Би гадаад ертөнцөөс айж гин үү? Тэгээ би бэлгийн харилцаанд идэвхтэй байна. Эсвэл би бэлгийн харилцаанаас зогтож гин үү? Би баг багтаа бэлгийн харилцаа, бэлгийн хүчирхийлэлд өртсөн үү? Би эсвэл бие махбодын хүчирхийлэлд өртсөн үү ч гэх юм уу. Энэ болгон яг л одоо юу гэдэг одоо нэг Борисохоо ингээ боловсруулсан тэрийг унших харах техникүүд нь байгаа шүү дээ. Тэр илэрхийллүүд дээр ингээд ажиллангууд маш олон зүйлсийг илрүүлэх боломжтой байдаг. Тэнгүүд юу гэдэг би бэлгийн одоо би 30 настай хэрнээ бэлгийн харилцаанд ороход надад тухгүй тий би энэс ерөөсөө цухтагаад байдаг зүйлийн маань үндсэн асуудал энэ байсан байж штэ ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө шууд үгээр илэрхийлэхгүй байгаа зүйлсийг ухамсарт орж ирж эгод ойлгуулахад чухал нөлөөтэй юм болоо гэж бодож байна. За дараагийн асуулт хүүхэд өсвөр насныхаа насан туршидад ялгаатайгаар ашиглагддаг уу? Ямар ялгаа гардаг вэ? Ажиглагддаг вэ? За бага насны хүүхдүүд бол ер нь бол ярихгүй. За нэг жишээ хэлэх юм бол бүр бага насны хүүхдүүдэд бид нар юу хийж суудаг вэ гэдгээр дэмжлэгэл үзүүлж суuna. За шаврыг бол бид нар нэг 10-аас доош насныханд шаврын сэтгэл заслыг санал болгодог. За өсвөр насныханд бол бид нар шавраа, зураг, бүтээлчүүл ажиллагаа санал болгодог.
За насанд хүрэгчнэр бол ер нь нэг тийм коллаж хийгээд ч юм уу те их олон юм хийгээд суухаас илүү зүгээр л харандаа цаасан дээр ч юм уу те бал цаасан дээр л ажиллах сонирхолтой байдаг. За тэнгууд юу гэм насанд хүрэгчнэр дээр бол дандаа анализ хийх замаар бас явна. Юу гэм зурсан л бол зурсан зургийн тэ цаад утгыг ухамсарт оруулж ирж ижил энэ өөрөө сэтгэл засал болно тийм үү? Тэгэхгүй зүгээр л гой зураг зураал гүүгээд байвал ямар ч утга учиргүй гой зураг зураал би одоо стресс тайлах гэж яваад байгаа юм уу тий тэрнээс ямар ч ялгаагүй болчихно. Тийм болохоор насанд хүрэгчнэр дээр бол хөвчлэн одоо тайлбар задаргаа анализ голчлон хийдэг. Өсвөр насныхан дээр мөн ижилхэн. За бүр бага насныхан дээр бол шаврыг ашиглаж явах үед шавар дээр бол ер нь нэг тийм тоглол процесс явагдана. За тэнгууд жишээлх юм бол юу гэдэг маш олон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ингээл сүүлийн 2-3 жил ингээл ажиллаж байна. Төрөл бүрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажиллаж байна. Монголд бол нэг ийм ойлголт байдаг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст бид нар нойтон, нялцгай зүйлс ашиглахаас зайлсхийж гэдэг юм нэг ийм ойлголт байдаг. Тэгэхээр яг шавар дээр бол яг бэлгийн хүчирхийллийн үед бол өргөн энийг ашигладаг. За бага насны хүүхдүүдээр яаж ингэж нөгөө голчлон ингээ илрээд байдаг вэ гэхээр хүүхэд мэдээж ихний ээлжинд нөгөө шууд шаварчин өөрөө юм нойтон чихтэй юм байгаа. Тэгэхээр нөгөө нэг чихтэй материал гэдэг юм уу нойтон нальцсан материалд хүрх угаасаа тийм таатай биш. Тэр дандаа ухамсаргүй төвшөнд тийм сөрөг мэдээлэл байгаа учраас. Тэгтээ хажуу талд нь дандаа халуун бүлээн ус байдаг. Тэгэхээр энэ яаж явагддаг вэ гэхээр би шаварт хүрлээ муухай байна би гараа татчих авлаа. Шууд би богино хугацаанд гараа угаана. Тэгээд нэг юм сонирхолтой нэг юм юу хэлгээд бэлгүй хүчирхийлэлд өртсөн нэг ингээ хүүхэд байгаа аахгүй тэр тэгэхэд орж ирээл тэ яг голд нь ингээд нэг юм конус хэлбэрийн шавар босгож тавьчаад тэрэнд юусоо хүрхгүй эргэн тойронд ингээл тоглоод л байна. Чи надад энэ нь туслаач гээл. Тэ би болохоор за голд нэг юм босоо шав конус хийчлээ гэдгийг ингээл ажиглана. Тэнгүүт гараа угаамаараа надтай тоглоно. Тэгээд тэр хүүхдүүд бол тоглож л байгаа юм шиг юм. Энэ 10 хэдэн удаа явахад тэр хүүхэд ингэж явж хамгийн сүүлд юу болж ийн гэхээр энэ конусын хэлбэр сүулдэ те ингээд ихний ээлжинд голд байсан бол ингээд дандаа байрал одоо өөрчлөлт байна. Тэгтэл тэр ингээд конусын хэлбэр харагдаад л байна. Хамгийн сүулд тэр юу болж исэн бэ гэхээр гэрэлт цамхаг жишээлх юм бол болоод хувиргаад нөгөө гол босгоо тавиад байсан зүйлстэй илүү харьцаж өгч байгаа. Тэгэхээр энэ дандаа шилжилтийн аргаар явагддаг. Тэгэхээр би ингээд миний ухамсаргүй төвшөнд надад зовоогоод байгаа зүйлс ухамсаргүй тэнд илэрхийлэгдэнэ. Гэтэ би тэрэнд хүрэхээс зайлсхийгээд шүү дээ амар биш үү те би хүрэхгүй гараа угаагаалгүйгээл эсвэл бол тэ ингээл шавраар бөмбөг хийгээл тоглоолгүйгээл байна. Тэгж байгаа л нэг барайл тэгснэ дахиж гараа угаажгүйгээл байна. Тэгэхээр энэ дурлагын сэтгэл зүйч юу хийж суудаг гэхээр шилжүүлэлт явагдаж байна да. Энэ шилжилт хөдөлгөөн хийгдэж байна да. Гол дүрс маань ийш тийшээ шилжиж байна да. Тэ энэ дөрвөлжингийн доошоо шилжээд байна уу, дээшээ шилжээд байна уу, баруун талд гарч байна уу, зүүн талд гарч байна уу гэдгийг урлагийн сэтгэл засалч анзаарчсан. Тэрнтэй холбоотой ганц нэг асуулт асууна. Шууд асуултыг хүүхдээс юусоо асуухгүй аль болохоор тэ чиглүүлсэн. За аваар нь сонь сайхан юутай байна, дүүн юу хийж гэнэ гэх юм уу. Оройн ямар шохон байна зүүдэлж гинэ ч гэдэг юм уу. Ингэж яваад тэгээд хамгийн сүүлд одоо бид нар юунд ингэ шилжүүлэх вэ гэдэг тэр голд босоод ирсэн байгаа дүрсийг харин яаж шилжүүлэлт хийхэд нь бид нар туслах вэ? Нэмэлт ямар тоглоомод өгөх вэ гэдэг талаар анзаарч суудаг. Тэр нь л одоо бусад юунаас ялгаатай байдаг. Зөв. За дараагийн асуулт арт терапи ямар асуудлыг шийдэж чадах болон ямар асуудлыг шийдэж чадахгүй вэ? За сэтгцийн эмгэгийг бол бид нар яаж шийдэж чадахгүй. Завсрын эмгэгийн үед бид нар бас урлагийн сэтгэл заслыг ашиглаж болохгүй. Яагаад гэвэл энэ маш богино хугацаанд ухамсаргүй төвшөнд байгаа мэдээллүүдийг сэтгэл хөдлөлтөй, мэдрэмжтэй, биед гарч байгаа өөрчлөлттэй богино хугацаанд татад гаргаад ирдэг болохоор энийг таньж мэдсэний дараа л ашиглах боломжтой. Бид нар юу гэдэг сэтгцийн завсрын эмгэгийн үед ямар ч болгоомжгүй энийг ашиглах юм бол тухайн хүнийг бид нар жинхэнэ одоо нөгөө хилийг дамнуулаад эмгэг гэдэг зүйл рүү оруулах бүрэн боломжтой. За тэнгууд нөгөө хүмүүс ингэж хардаг. Урлаг бол яах вэ? Айгу гоё штэ. Зураг зуруулаад гэл. Нэг мандал зуруулаад гаргаал энэ бол айгу гоё стресс тайлчлаа гэж ойлгодог. Гэтэ тэр мандал дээр бид нар яагаад болгоомжтой байх ёстой гэж яриад байгаа юм гэхээр
мандал дээр миний сонгосон өнгө миний өдөөгч болоод миний урд өмнө байсан сүрэг дурсамжийг сэргээгээс сэдрээгээд тэрнээс болоод би огцом хүний санаанд оромгүй зүйл хийж бас болно гэсэн. Тэгэхээр бид нэр одоо нэг сэтгцэн эмч нартай жоохон нэлийн ойр ажиллах шаардлагатай байдаг. Мэдээж уулзалтанд хүмүүс ингээ ирдэг. За тэнгууд анхны уулзалтан дээр шууд зураг зурулахаас илүү харилцан ярилцлагуудыг хийдэг. За энэ хүн эмгэгийн байна уу? Эмгэг болохоор юм уу? Эсвэл эмгэг юм шиг байна уу? Эсвэл завсрын юм байна уу? Гэдгийг тодорхойлж иж дараагийн уулзалтуудаар зураг урлах, урлан бүтээх үйл ажиллагаанууд руу орох нь илүү зүйтэй байдаг. Тэгэхгүй болохоор бид нар болгоомжгүй хандаж өрөөсөө болохгүй. Тэгээд заавалжгүй сэтгцэн эмчтэй л ажиллах шаардлагатай болдог. Зөв. Алсуур тийм ээ ухамсаргүйд яаж нөлөөлж болох юм штэ. Ухамсаргүйд нөлөөлж байна гэдэг чинь одоо хүн өөрөө ч мэдэхгүй л байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө одоо ингэдэг штэ. Одоо юу гэдэг чинь нэг л ингээл ээжтэй холбоотой ингээл нэг дурсамж гараал ирэхэд ер нь маш богино хугацаанд цээжин дээр том зүйл давчтаад эсвэл бол тэ хоолой боогдоод гэдэг эсвэл нуруунд дээр маш том зүйл дарчиж байгаа юм шиг болж байна. Болчингууд чангарч байна ч гэдэг юм уу гэд ингэдэг. За тэгэхээр энийг бид нар мэдхийн тулд үйлчлүүлэгчийн хөдөлгөөн хурцсаж гинөө тий одоо хүүхэн хараа томорж гинөө ч гэдэг юм уу хоолойны өнгө өөрчлөгдөж гинөө гэдгийг маш сайн гярхаа харж явах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй болохоор бид нар юу гэдэг маш богино хугацаанд ухамсаргүй төвшөнд ороод гарч ирэхсгүй мэдээлэл богино хугацаанд гараад ирэх юм бол би хянах чадваргүй бол тэрийг аль болохоор гаргаж ирэхгүй л байх. Одоо цагт нь байлгах нь хамгийн чухал болдог. Тэгэхээр нөгөө нэг түрүү хэлсэн шүү дээ ухамсаргүйд байгаа зүйлс чинь хэл юу өнгө будаг дүрс ингээд дууны хөдөлгөөнөөр ингээд гараад ирнэ гэж. Тэгэхээр нэг зураг зуржсэн чинь тэрнтэй холбоотой ухамсаргүй төвчнөөс мэдээлэл гараад ирдэг. Бид хоёр болохгүй цаг үедээ тэрийг гаргаад ирэх юм бол осолтой гэдгийг л ойлгох хэрэгтэй. Зөв. Амар гүнзгий юм ярьсан чинь нөгөө дараагийн асуултын маань жоохон юу бууруулахгүй яач хүчин бууруулчих шиг л та. Тэгтээ яхаа дараагийн асуулт нь юм байсан байхгүй. Хүн өөрөө гэртээ арт терапи шиг зүйл хийж болох уу? За ямар арга тэгвэл байна вэ? За мөн юунаас илүү болгоомжлох хэрэгтэй вэ? Хитрхи гүн асуудалтай үед ч юм уу тийм ээ. Хүн өөртөө ер нь гэртээ дээр арт терапи шиг зүйл хийж болох уу? Тэгтээ бидний тарих өөр айгүй ухаантай шүү дээ. Маш ухаантай бид нарыг дандаа аюулаас хамгаалдаг тийм үү. За бид нар ганцаараа байх үедээ хит их бөмбөр орсон те хөгжим сонсонгоо те одоо тийм бясалгалын ч юм уу те ийм зураг зурж жишээлх юм бол тэрнээс л татгалзах хэрэгтэй. Бөмбөр өөрөө маш богино хугацаанд тархийг трансын байдалд оруулчихдаг байхгүй юу. Тэнгүүд бид нар за ер нь бол хүмүүс ер нь мэддэг дээ. За би ер нь одоохондоо би зураг зурхад бэлэн биш байна ч гэдэг юм уу. Энийг мэддэг. Яагаад тэгэхээр аюултай байна гэдгийг мэддэг байхгүй. Тэгэхээр гэрээ нөхцөлд бол зүгээр гоё юунууд нэг дүрсийг давтах тий яг одоо цагтаа байх зүйлсүүдийг хийж болно. Mindfulness дээр тайвшруулах. Одоо нэг дүрсийг давтах замаар зурах чин өөрөө айгүй сайн тархийг амрааж өгч байгаа байхгүй. Тийм чин бас юу болж өгнө одоо анхаарлыг маш дээд зэргээр тайвшруулж өгнө. Нэг зүйлд одоо онцгой ихээр төвлөрүүлж байгаа учраас тархийг нөгөө сөрөг бодлуудыг бодхоос зайлсхийж өгч байгаа. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүд байж болно. Хит их юм нөгөө хийл хөгжим байна да. Хийл хөгжим маш юм нөгөө дийшээ гарч дуурдаг учраас ингээд нөгөө нэг юм сэтгэлийн гүнд байгаа хүндүртэй зүйлсийг гаргаж ирэх магадлал маш өндөр. Бөмбөр болохоор илүү юм нөгөө нэг трансын байдалд оруулчих гаддаг. За иймэрхүү хөгжим биш л болвол тэ нэг юм хөнгөн хөгжим сонсоод нэг зураг зурдаг ч юм уу байх боломжтой. Хөгжим болоод зураг ашиглаж байгаа үед жоохон анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Хөгжим ялангуяа хөгжим дээр бас тэгээ нэг хангалттай мэдлэг мэдээлэл байхгүй бол жоохон бас тэндээс татгалзаж байгаа хэрэгтэй юм. Дээрээс нь зурган дээр одоо хитрхи олон өнгө энэ тийм ээ. Хэцүү олон зүйлс ингээ хальтаад ирэхээр тэн дээрээс анхаарах хэрэгтэй байна. Тий, гэхдээ хүн ер нь бол өөрийгөө мэддэг байхгүй. Яг сэтгэл
урлагийн орчинд юм уу ингээд нэг юм битүү тайван аюулгүй орчинд сэтгэл зүйчнэр бол тэгээ нэг юм дууны өнгө нь хит өндөр нам ингээ ойрлоо чарлаад байна гэж бол байхгүй шүү дээ. Нэгэн жигд ийм дууны өнгөтэй ийм зүйлсийн үед би өнгөрсөн лөө орж ямар нэгэн мэдээлэл авч байгаа бол энэ богино хугацаанд шууд ухамсаргүйгээр орох магадлал нь маш өндөр. Ганцаараа байгаа ч үед бол арай ингээд нөгөө нэг юу гэдэг шууд богино хугацаанд ухамсаргүй орох магадлал нь бага юм аа. Тэгэхээр бол ер нь нөгөө юу байдаг штэ хүмүүс аяг зураг зурх туртай хүмүүс байдаг штэ. Тийм бол зүгээр зураг зурж болно. Гэтэ бид нар хүмүүсийг айдас давтуулж болохгүй тийм үү? Одоо нөгөө нэг юу гэдэг ганцаараа зураг зурх нь носолтой юмаа гэж хэлждэг хүмүүс ухамсаргүй төвшөлөө орчиж магадгүй гэдээ айдас давтуулж магадгүй штэ. Тэгэхээр дарих өөрөө маш ухаантай учраас мэдээж бид нэрийг шууд одоо би галзуурлын ярмаг дээр ч юм уу те завсрын эмгэгтэй байвал ямар нэг юм руу шууд халтарчих гад байна уу гэхээс биш тулгамдсан асуудлын үед бол бас гайгүй. Одоо нөгөө нэг бид нар продуктив сорилын арга алгах сургалтууд ингээ явдаг байхгүй юу? Хөдөлгөөнд хүн боош мод ч манай зохиогч эрэхтэй сургалт учраас бид нар энэ дээр сургагч багш нараа бэлддэг байхгүй юу? Тэгээ бид нар нөгөө хамгийн анхны нөгөө сургалтын дээр гадны байгууллага бид нарт ингэсэн баг. За энэ бол маш онцгой техник гээ. Тийм учраас та нар одоо эмч мэрэгчлэтнүүдтэй болгоомжтой байх ёстой гэсэн анхаарлыг маш их өгөх ёстой гэдэг. Эхний 2 сургалтын дээр хүмүүстэй тэрийг айгүй их ингээл нөгөө голчилж ярихгүй. За мэдээлэлээ буруу авбаа болоогүй үед нь хитрхэх мэдээлэл ухваа гэл ингээд шууд асуултуудыг асуухгүй шүү. Энтэр гэл айгүй их анхааруулгад явчаад дараа нь супервижны уулзалт болоод за ингээд юмаа хэрэг ашиглаваа гэсэн чи нэг хүн бюроос ашиглаагүй гэсэн. Яас гэж айгаад гэсэн байсан. Тэгэхээр тэрнтэй ижилхэн бид нар нөгөө хүмүүст хит их тийм айдсыг үсгэж болохгүй. Зөв тийм. Дараагийн асуулт нь болохоор Монголын нөхцөл байдалд арт терапи хэр хөгжиж байна вэ? За манай соёл хүмүүжил энэ засалд хэр тохиромжтой байна вэ? За монгол хүмүүст арт терапид ороход юунаас хамгийн хэмээж байна вэ? За нэг үгээр Монголд бол маш их хөгжиж байгаа. Энийг бол хүн болгон мэдж байгаа. Ерөнхийдөө урлан бүтээх үйл ажиллагаа хийдэг хүн болгон арт терапи буюу урлагийн сэтгэл засал гэсэн нэр томьёог бол маш өргөнөөр ашиглаж байгаа. Тэгэхээр энэ бол нэг хүмүүст юм юу харагдаад байт юм шиг лээ. Гоё харагдаад байт юм шиг нэг юм хот сэдв гээл байдаг шүү дээ. Одоо тэрэн шиг нэг юм хүний анхаарал татхуйц сэдв болж харагдангууд би зургийн дугуулан хичээллүүлж байгаа бол шууд зургийн дугуулангаа би арт терапи гэдэг нэрээр нэрлэх юм уу ийм сонирхол ихтэй. Тэгэхээр энэ зүгээр гаднаас нь харахад хөгжиж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ яг мэрэгжлийн хүмүүс байгаа юу гэвэл энэ жоохон асуудалтай. Бид нэр зүгээр артист терапи хэлбэрээр урлагийг зүгээр сэтгэл засал шиг харагдах хэлбэрээр нь ч юм уу те урлагч өөрийнх нь шин чанар мөн чанар нь юм тайвшруулах, эерэг мэдрэмж өгөх, тэгээ одоо цагт нь төвлөрүүлэх ийм одоо шинж чанартай байгаа хгүй. Тэгэхээр тэрийг нь ашигласан хүмүүс бол зөндөө байна. Толгой дараалан байна. Зурж байгаа, бүжиглж байгаа болгол энэ үгийг ашиглаж байгаа. Харин тэр угаасаа л баг урлагийн мөн чанар нь тийм ээ. Тий, тэгтээ тэр чинь өөрөө зүгээр яг урлагийнх нь мөн чанар байгаа хгүй. За, тэнгууд яг сэтгэл заслын чиглэлээр ашиглаж байгаа хүмүүс гэвэл маш цөөхөн байхаа. Яг чанартай цөөхөн байх. За Монгол хүний онцлог гэдгээр монголчуудынх нь өөрийн онцлог нь бид нар нөгөө нүүдэлж ард түмэн байгаа. За суурьшмал болоод маш бага ингээ хугацааг бараг л 20 жилэл суурьшмал болж штэ. Сүүлийн бараг за 20 жил гэхээр багтах юм байна. 40 50 жилэл суурьшмал болж байгаа. За тэнгууд энд юу ажиглагдж байна гэхээр бид нар дээр үед одоо юу гэдэг хөдөө гарч хонь малаа хариулангаа хүү хаа гэдэг бүр голынхоо дуу гаргаад хашгичаад эсвэл бол уртынхаа дууг дуулаад юм уу те ингээд дотроо онгойлгочдаг арт түмэн юм шиг байгаа. Нүүрээ тулж сууж ийснаа ингээд нэг юм болчоод гэдэг зүйлийг айгүй бага ярддаг арт түмэн юм шиг байна. Тэгэхээр бид нар ер нь бол харилцан ярилцлаган дээр тулгуурлаж сэтгэлийн онгоодог соёл сүүлийн одоо нэг бараг 20 жилдэл бий болж байгаа шиг байна. Тэгээд мөн бас нэг зүйл нь гэхээр бид нар урлагийн боловсрал гэдэг зүйлс маш багтаа арт түмэн. Бид нар ер нь бол мэдж байгаа да одоо юу гэдэг урлагийн хичээлүүд авиастан л урлагийн хичээл дээр онц авдаг тийм үү?
бусд нь хоошоо суудаг. Тийм угаасаа байстай болсон шүү дээ. Одоо чи ингээд бүжгийн сургалтанд яваач гэхээр би бүжгэлж чадахгүй шүү дээ. Тийм. Гөөг нь сурах байгаа шүү дээ. Уул нь бол тий. Тэгсэн чи энэ юу байна уу гэхээр бүр багаас нь тэр соёл урлагийн гэх юм уу тий үйл ажиллагаануудад нэг юм ангид нэг юм уу хоёр л хөхөд байдаг тий. Тэр хоёрыг л багш нар илүү ингэж бөөцөлдөг. Бусд нь за та нартай ажиллахаар бүүн ажил тэгэхээр шиг та нар зүгээр математика бодож сууч. Тэнгүүд бид нар тэр урлаг гэдгийг тусгай хэдэн хүмүүст зориулсан гэж ингэж ойлгодог ард түмэн юм шиг байна. За тэгэхээр энэ өөр айгүй ингэж нэг хаалт болж өгдөг. За тэнгүүд урлагийн сэтгэл засалд явахаар урлагийн сэтгэл засал чинь өөрөө айгүй юм өргөн хүрээний ягаахгүй юу? Нэгдүгээр би өөрийгөө таньж мэдэх бүрэн боломжтой. Хоёрдугаард би миний урлагийн боловсрал гэдэг зүйлс нэмэгддэг. Тэрэн дээр ур чадвар гэдэг зүйлсүүд нэмэгддэг. Ялангуяа хүүхдэд ашиглаж байгаа үед бол хүүхэд нэгэн бодлын ингээ харахад зургийн дууланд яваад байгаа ч юм шиг. Эсвэл драмын дууланд яваад байгаа ч юм шиг. Тэнгүүд тэр далдуураа болохоор уул нь бол гол одоо удирдах байгаа сэтгэл зүйч нь бол тэр хүүхдэд ямар өөрчлөлт явагдах ёстойг мэдээд төлөвлөгөө гаргацсан байгаа шүү дээ. Тэрний дагуу хөтөлбөрүүдээ өгж байгаа, тэрний дагуу хэрэглэгдэхүүнүүдээ сонгож байгаа, тэрний дагуу дөрүүдээ сонгож байгаа. Тэгэхээр энэ дээр юу болдог вэ гэхээр нэг талд нь би урлагийнхаа боловсролыг аваад байгаа юм шиг тий. Хоёрдугаарт юу авч ийн гэхээр мөн сэтгэл зүйн боловсролыг давхар аваад. Гуравдугаарт болохоор харин шилжүүлэлт хийх замаар өөрийнхөө дотоод ертөнцийг таньж мэдээд байгаа. Ингээд өргөн олон зүйлс байна. Тэгээд яг сэтгэл засалд явахаар энэ болгоно нэг сумаар авна гэдэг шиг авч болж байгаа юм. Тэгээд монголчууд одоо өргөн хүрээндээ болохоор урлагийн сэтгэл заслыг хин нэг юм зурдгал хүнд зориулсан юм шиг байна. Эсвэл нэг дуулдгал хүнд зориулсан юм шиг байна гэж бол харах гад байдаг. За тэгвэл Монголд мэрэгжлийн тийм сэтгэл заслын төвшөнд ажиллаж байгаа тийм урлагийн ямар заслууд байна? Одоо хөгжмийнх байна уу, дуулдаг, тэ зурдаг нь байна уу? За драмынх байна. Тэгээ өөр ер нь бол ямар төрлүүд бас байна вэ? Одоогоор таны мэд. За тийм миний л мэдхээр штэ тий. За хөгжмийн бүжгийн чиглэлээр явж байгаа. Байна хүмүүс байна. Яг бие биелгээ чиглэлээр явж байгаа. Залуучууд байна. Энийг бол би маш гоё юм чиглэл байна гэж харж байгаа. Яагаад тэгэхээр бие биелгээ чи өөрөө ингээд сэгсрэх замаар тий ингэж нэг юм давтагдсан хөдөлгөөнийг давтах замаар хийж байгаа. За мэдээж би өөрөө нөгөө бүжигчин биш учраас мэдээж тэрний цаад элементүүдийг би бол сайн мэдгүй. Гэхдээ зүгээр би ингэж гаднаас нь яаж харж байгаа гэхээр болчингуудыг маш сайн суллаж өгч байна. Тэгэхээр болчингууд суллаж байгаа гэдэг чинь тэр хүний тэр болчин шүрмэс бие махбодод байгаа сөрөг дурсамжуудыг сулрах, сөрөг төр дурсамжуудыг ухамсарт орж ирэх бэлтгэлийг тэнд хийж өгч байна гэж бол харж байгаа. Мэдээж дүрслэх урлаг ашиглаж байгаа хүмүүс бол байна, драм байна, хөгжим байна. Ингээл төрлүүд бий болжлээ. Зөв. Нөгөө шавар бас байгаа тийм. Шавар дээр одоо манайхан шавар дээр байгаа. Шавар өөрөө жоохон хүндрэлтэй л дээ. Яагаад гэхээр шавар чи одоо нөгөө нэг юм яг байгалийн хэрэглэгдэхүүн. Усанд найрдаг. Агаар татдаг. Тэгэнгүүтээ галж чаддаг байхгүй. За бид нар манай дээр болохоор шаврыг хоёр чиглэлээр ашигладаг. Манай төв дээр. За нэг нь бол яг сэтгэл засалд ашигладаг. Нөгөөх нь стресс тайлах зорилгоор ашигладаг. Стресс тайлах зорилгоор яаж ашигладаг вэ гэхээр бид нар нөгөө юуг мэдэн штэ. Сүнс гэд кинон дээр нэг юм хүрдэн дээр хүмүүс ажиллаа хоёр хүн ингээл нэгэн живд химнэл дээр ингээл хэлбэр дүр сүсгээл ингээд ваар аяга зэрэг хийдэг. За тэрийг яагаад ингээд стресс тайлах зорилгоор ашиглаад байна гэхээр өөрөө хүрдэн дээр яг нэгэн химнэлээр иргэдэг байхгүй. Тэгэхээр энэ бидний мэдрэлийн системийг маш сайн докторчулж өгдөг. Монголд байгаа нөгөө нэг юм керамикийн уран бүтээлчнэр юуг мэддэггүй вэ гэхээр өөрийнхөө тухайн хүнд юу хийж байгаа вэ гэдгийг ойлгохгүйгээр зөвхөн бүтээл төвлөрдөг байхгүй. Бид нар юунд нь төвлөрдөг вэ гэхээр тухайн хүний мэдрэлийн системийг докторжуулахад энэ яаж нөлөөлдөг вэ гэж ашигладаг. Яг сэтгэл заслын үед ашиглаж байгаа нь болохоор мэдээж галт болуулж таахгүй. Гэхдээ тэрэн дээр яг нөгөө нэг юм шавартай ажиллах замаар явдаг. Тэгэхээр нөгөө шавар маань юу учраас шаврыг сэтгэл засалд ашиглаж байгаа үед нөгөө боловсруулалт гэдэг зүйл амар чухал байдаг. Шавраа нэг хүн дээр ашиглалаа гэхэд тэр
шавраа дараа нь дахиад хатаах хэвээр. Хатаагаа дахиад одоо тэрийгэ боловсруулах хэвээр ч гэдэг юм уу. Тэгэхээр яг шаврын чиглэлээр яг сэтгэл заслыг ашиглах хүн жоохон ховор байх л гэж зүгээр бодоод байна. За дараагийн асуулт маань за тэгвэл арт терапиг сонирхож байгаа хүн анх яг юунаас эхлэх нь зүйтэй вэ? Юунаас эхлэх хэрэгтэй вэ? Тэгээ урлагийн сэтгэл заслч дээр очих гэж байгаа хүн за ямар газар очих вэ? Ямар засалчийг одоо сонгох вэ? Тэ ямар урлагт эхлээд дуртай вэ гэдгээ бас мэдэх хэрэгтэй юу те? Эсвэл ямар ч урлагийн сэтгэл заслын төрөл ямар ч асуудал дээр тохирдог тийм ээ? За эхлээд ямар ч ихнийх нь асуултаас эхлээд зөндөө олон зүйл алнаас нь эхлэх вэ гэж бодчихлоо. За яг урлагийн сэтгэл заслаар сурах гэж байгаа бол хоёр зүйлсийн одоо огтлолцол юм байна л гэдгийг айгүйгс ойлгох хэрэгтэй. За ингэж нөгөө би сэтгэл зүйч учраас би урлагийн сэтгэл заслж байж болохгүй юм байна гэж бас бодож байгаа залуучууд биш магадгүй шүү дээ. Үгүй чи харин дахиад дүрслэх урлагийн чиглэлээр суралцах шаардлагатай. За чи дүрс зураач юм чи би сэтгэл зүйч биш юм чи болохгүй юм байна гэж бодчих магадгүй. Тэгвэл чамд сэтгэл судлалын одоо онлын мэдлэг маш чухал шаардлагатай. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангийн л холж сурах нь чухал гэж бодож байна. За тэгээ энэ хоёрыг хоёулангийн сурсны дараа юу болох вэ гэхээр чиний сэтгэл зүйчийн онлын мэдлэг маш их баяжиж өгнө. Зураачийн аливаа зүйлийг харах өнцөг чинь маш өргөн болж өгнө. Тэгэхээр маш өргөн хэмжээний энэ хоёр талбарыг нийлүүлж ажиллах нь чамд ер нь бол одоо гэдэг залуу сэтгэл судлаач нарын хувьд бол маш том чухал зүйлс байгаа юм. Тэгэхээр энэ нэг хоёр зүйлийг сурж иж энийгээ огтлолцуулж иж энэ дээр явна гэж ойлгож байна. За нөгөө нэг юуны хувьд сэтгэл засалч дээр очих гэж байгаа хүний хувьд гэхээр эхлээд ямарсан очиод л үзгэл шаардлагатай байх та. Түүнээс шүүгдээ би бүжигчин учраас бүжигчин дээр л очиж юм уу гэж болвол байхгүй хаа бид нар сайн мэдгүй байна. Ямар ч гэсэн одоо бид нар ингэдэг штэ сэтгэл зүйчдэр очиход тухайн сэтгэл зүйчийг маш сайн судалж очих шаардлагатай байдаг тийм үү? Тэрнтэй л ижлэх нь тухайн хүнийг маш сайн судлах нь зүйтэй байх. За одоо нөгөө нэг айгүйх олон сэтгэл зүйчнэр нийгэм бий болцсон учраас энэ дээр юу гараад байгаа вэ гэхээр за та нэг сэтгэл зүйч зөвлөөч гэдэг ингээд нөгөө эргэн тойрны хүмүүс ч юм уу те эсвэл найз нөхд ч юм уу ингээд шууд бид нар нөгөө шууд найз нөхдийн хүрээнд гэр бүлийн хүрээнд зөвлөгөө өгч болохгүй учраас энэ ч өөр хүн зөвлөх шаардлагатай шүү дээ. Холбон зуучлах шаардлагатай. За тэнгууд Монголд юу үсэд ингэ гэхээр холбон зуучлахаар холбон зуучлсан хүн маань тухайн хүнд нөгөө ёс зүйн алдсан ч юм уу тохиолдол зөндөөх гарч байгаа учраас сэтгэл зүйчийг шууд зөвлөх нь бас тийм оновчтой арга биш юм болов уу гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн хүмүүстэй бид нэр юу гэж ингэж нөгөө нэг зөвлөөд байна гэхээр за одоо өөрснөө маш сайн судлаа, төвүүдээр судалгаа хий, энэ төв нь ямар чиглэлээр мэргэжсэн. Одоо бол сэтгэл зүйн төвүүд маш гоё юм нөгөө мэргэжж байгаа шүү дээ. Хүүхдээр мэргэжж гин, урлагаар мэргэжж гин, танин мэдхүйн сэтгэл судлаар мэргэжж гин, аутизмаар мэргэжж гин гэх юм уу. Тэгэхээр гэр бүл хосоор мэргэжж гин гэх юм уу. Тэгэхээр энэ нөгөө нэг төвүүдээ маш сайн судлаад тухайн сэтгэл засалчийн одоо туршлагыг маш сайн судлаад тэгээл очих нь зөв байх гэж бодож байна. Зөв би бүжигт дуртай гэл одоо би бүжгийн засал дээр л одоо очно гэдэг бас болох байх юм. Тийм. Одоохондоо жоох хязгаарлагдмал баха. Одоо тэр нөгөө нэг би энэ бүжиг гэд ингээд ярьсан. Батнам гэд залуу байгаа. Чи мэдгүй манай мөсөг төгссөн шүү дээ. Тэгвэл яг урлагийн сэтгэл заслаар бас юугаа хамгаалсан. Диплом хамгаалсан. Бакалавр. За тэнгууд тэр энэ бэби хэлхээ дээр юу хийж байгаа. Гэхдээ би нөгөө нэг сүүлд нэг жилийн оны өмнө ингээд уулзч яхад гэжсэн. Бид нар одоо шууд бүжгээр сэтгэл засал гэж ярихад одоохондоо жоохон хүндрэлтэй байна. Тийм учраас ерөн зүгээр бүжгэн дээрээ төвлөрж гинэ ч гэдэм юм ингэж нөгөө ярьжсэн. Тэгэхээр одоо нэг үүнээс хойш нэг 5 жил болчвол бид нар яг мэргэжлийн бүжгийн сэтгэл засалчтай яг тэ одоо дуу хоолойны сэтгэл засалчтай ач гэдэм юм ингэж илүү мэргэжиж нарийнсгал байх гэж бодож байна. За окей ингээ подкастынхаа сүүлийн асуултыг асууя. За ирээдүйд урлагийн сэтгэл зүйчээр ажиллах сонирхолтой байгаа хүмүүст зориулж та юу гэж хэлэх вэ? Юу зөвлөх вэ? Одоо маш сайн судалгаа хийх шаардлагатай багтаа. Хоёр чиглэлээ маш сайн сурах хэрэгтэй баг. Тэгээ одоо хамгийн гоё зүйл нөгөө нь юу болцоо?
ковидээс хойш бүх юм чи айгүй гоё ингээд нээлттэй болсон. Ковидын өмнө бол ингээд хүндрэлтэй л шүү дээ. Онлайнаар одоо ямар нэгэн зэрэг дэв аавна гэдэг те ямар нэгэн сургалтанд хамрагдана гэдэг айгүй хүндрэлтэй байлаа. Заавалчгүй тухайн оронд те очиж иж биеэрээ очиж сургалт авах боломжтойсэн бол ковидээс хойш маш гоё боломжтой болсон. Тэгэхээр мэдээж ковид пандемик нь бол ингээд дэлхийн нийтэд биднэрт ингээд сэтгэл зүйн хувьд маш хүнд үеийг даван туулсан боловч одоо энэ онлайн хэрэглээ гэдгийн хувьд бид нэг бүр нэг шинэ түвшинд гаргаж өгсөн тий. Техник технологийн салбарыг бол маш гоё хөгжүүлж өгсөн. Тэгэхээр одоо нэг хурал цуглаанд чинь заавалжгүй биеэрээ очино гэдэг ойлголт байхгүй болсон. Тэгэхээр бид нар нөгөө нэг Монголдо юу урлагийн сэтгэл судлаар сурах гэж байгаа бол би зөвхөн Монголд байгаа гэж нөгөө нэг санааширч суух шаардлагагүй болсон. Маш гоё сургалтын газрууд, төвүүд маш мундаг одоо мэрэгжилтнүүд бүх арга техникүүд онлайнаар заадаг болсон. Тийм болохоор бид нэр гадагшаа сурах зайлшгүй шаардлагатай. Тэгэх болохоор одоо нөгөө нэг ийм зүйлс ажиглагдаад байгаа байхгүй юу? Продуктив суурил ингээл айгу гоё гэж хүмүүс ойлгодог тийм ингээ хүмүүсийн хэллэх боломжгүй байгаа айгүйх олон зүйлсийг илрүүлдэг гэж ойлгодог. Тэнгүүтээ манай сэтгэл зүйчнэр яадаг вэ гэхээр орс хэлнээс орчуулагдсан ч юм уу тийм ингээ нэг хэн ширхэг ном уншаад тэрэн дээрээ ингээ тайлбар хийдэг. Продуктив гэдэгт хизээж гурвалжин бол гурвалжин юм а гэсэн тайлбар байхгүй шүү дээ. Улаан өнгө бол уу гашуу юм а эсвэл улаан өнгө бол одоо эрч хүч юм а уур бухимдал юм а гэсэн ганцхан тайлбар байхгүй. Маш олон тайлбар байдаг. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр нэгэн ном уншаад тэрний хүрээнд ажиллана гэдэг бол маш хязгаарлагдмал. Тэгэхээр бид нар гадагшаа явж одоо олон төрлийн сургалтуудад хамрагдах хэрэгтэй. Одоо би продуктив гэдэг дээр л жишээ авч байгаа юм шүү. За үнэхээр урлагийн сэтгэлзэл гэж байгаа бол би аль төрлөөр нь явмаар байна. Тэрийг судлах хэрэгтэй. Продуктив би онцлогоогоор мэрэгшмээр байгаа бол бүх төрлийн одоо продуктивын сургалтуудыг, хэрэглэгдэхүүнүүдийг, гарын авалгуудыг өргөн хүрээнд унших хэрэгтэй. Жишээлбэл одоо продуктив гэхээр клиник одоо яг эмгэгийн үед хүмүүсийн зурсан зургууд дээр задлан хийсэн академик номууд бол маш өргөн байдаг. Тэгэхээр бид нэр зүгээр хэвийн хүний зурсан зураг дээр ажиллаж сурахын тулд тэр нөгөө клиник буюу эмгэг хүмүүс ямар зураг зурдаг юм бэ гэдгийг ойлгож иж ажиллах нь илүү үр дүнтэй гэх мэтлэнгээр жоохон өргөн хүрээнд л сурах хэрэгтэй гэж зөвлөлээ да. За ингээд одоо Мета подкастын олон жилийн дагуу сэтгэл засалж, урлагийн сэтгэл засалж бээр наран дугуулахын. За өнөөдрийн энэ подкастыг сонсож байгаа сонсогчнаас таны хувьд асуух асуулт юу вэ? За яг та одоо яг юу мэдэрч байна вэ? Яг одоо юу мэдэрч байна вэ л гэдгээ мэдрэхийг хичээгээрэй. Энэ 7 хоногт те бид нэр ерөөс одоо цагтаа байдаггүй те. Энэ асуултыг гадны маш том одоо сэтгэл засалч ийм одоо алтан асуулт гэж байгаа хгүй бид нар нөгөө сургалтанд суугаад гэснэ. За нэг одоо би алтан асуултаа хэлнэ. Одоо би алтан асуултаа хэлнэ гээл бид нар чинь бүгдээрээ өстө бичиг ингээл тэ бичих юма бэлдээлсэн чинь за чи одоо юу мэдэрч байна вэ гэсэн асуулт байгаа хгүй тэгсэн чинь юу яагаад юм гэсэн чинь үнэхээр л тийм байгаа хгүй юу. Бид нар хизээж одоо цагтаа байдаггүй те байнгын одоо ирээдүйс болвол өнгөрснөө бодож идэг. Тэгэхээр би яг одоо юу мэдэрч байна вэ гэдг нь өөрийгөө ойлгохын эхлэл юм аа. Тийм болохоор та яг одоо юу мэдэрч байна вэ гэсэн асуултын дагуу энэ 7 хоногт өөрийгөө анзаараад үзээрэй. Зөв. Мэдэрч гэж одоо бид нар чинь хвчлэн дандаа ингээл завгүй нийгэмд амьдарч байгаа тий дандаа л нөгөө ирээдүйн маргааш шиг харсан юмудаа бодвол маргааш юу лээ одоогийн ажлыг үлээ гэж ирээдүйн баах юмудаа төлөвлөл одоо юу мэдэрч байгаа гэдгээсээ бүр ингээ холтцсон явж байдаг тий. Дээрээс нь ингээд миний бас нэг анзаардаг юм одоо юу мэдэрч байна гэдэг асуултанд хариулахад ингээд жоохон хэцүү асуулт юм шиг санагддаг байхгүй яа хүүхдүүдэд ингээ тий одоо юу мэдэрч байна гэхээр ингээд гоё сайхан муухай гонигтай баяртай гэдэг. Өөр нөгөө мэдрэмжийг илэрхийлдэг нэг үг нь майхгүй тэрийг мэдэхгүй байгаад байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг бид нар юу мэдэрж байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй. Би яг одоо байж та надаа эхлээд тухтай байна уу, тухгүй байна уу гэдгийг ялах юм гэж байна. За одоо надаа тухтай байна. Тэгвэл яагаад надаа тухтай байгаа? Энэ
орчин юм уу? Энэ буудан юм уу? Миний өдөөс харж суугаа залуу юм уу? Юу надад тухтай болгоод байгаа юм? Өрөөний температур юм уу? Гэт ингээд эхлэх хэрэгтэй. За тэгвэл өрөөний температур бүх юм нь гоё байна. За тэгээ өөр юу байна надаа? Миний арьс сайхан тий тухтай тавтай байна. Гэт юм уу ингээд за би духгүй байж болно шүү дээ тий. Яагаад миний булчин шангараад байгаа юм бэ? Духгүй байна. За тэгвэл энэ духгүй байгаа яагаад юм бол гэд ингээд өөрлөгөөл бодох хэрэгтэй. Гэтэ хүүхдүүд угаасаа юу байдیں۔ Гоё муухай. Тэгээ тэрний цаана юу вэ гэд ингээд асуухаар ерөөсөө өөрлөгөө өнгөж чадахгүй л байгаа л асуудал байдаг. Бид нар нэг хүүхдийн намын чиглэлээр би одоо ингээд ажиллаж ингээд нэлээд ажиллаж байна гэж. За сүүлийн 5 жил бол яг уран бүтээл рүүгээ ороогүй. За тэгээд энэ үед нөгөө нэг юу байна вэ гэдэг ингээд анзаарсан чи бид нар нөгөө нэг бидний мэдрэмж гэсэн хамгийн анхны нэг юм хүүхдийн ном хийх гээд ажиллаж байх үед шүү дээ. Бид нар хэзээ ч мэдрэмж гэдэг үг Монгол дээр шүү дээ. Маш цөөхөн сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг үгнүүд байдаг. Ууртай, бухимдалтай, гомдолтой, зэвүүцэлтэй ч үгүй тий нэг иймэрхүү. За тэгсэн чинь монголчууд юмыг айгүй гаднаас нь хардаг арт түмэн юм болов гэсэн бодол төрж исэн. Яасан гэсэн чи бид нэр хүний гаднаас нь хараад арзгаар, үрчгэр, хорчгор тий хөрчгөр юу гэдгийг ингээд гаднаас нь хэлдэг үгнүүд маш олон хэрнээ. Яг сэтгэл хөдлөл доторлуугаа өнгөсөн үгнүүд маш цөөхөн байсан. За тэгтээ тэрнээс хойш сэтгэл судлалын шинжилгээ айгүй ингээ хөгжсөнтэй холбоотойгоор бид нар ер нь бол 10 хэдэн төрлийн сэтгэл хөдлөл байна гэж бас яатсан байл шүү. Гаргаад ирсэн байлээ. Тэгэхээр яг одоо та юу мэдэрч байна вэ гэдгээ мэдхийн тулд гоё байна, эхлээд муухай байна гэдгээ ялгаад яагаад гоё байх шиг байна? Юу надад тухтай байх шиг байна? Яагаад надад тухгүй байх шиг байна? Юу намайг тухгүй болгоод байх шиг байна гэдгийг л нэгдүгээрт харах нь маш чухал. Энийг таньж мэдсэний дараа бид нар нэрлэж сурна. За маш сонирхолтой сонсогчд маань хэрэгтэй дугаар болсон гэж найдаж байна. Энэ удаагийн дугаарт урлагийн сэтгэл засал буюу арт терапи гэж юу вэ гэсэн сэдвийн дагуу урлагийн сэтгэл засалч бэ наран тулагчтай ерөөдөө ярилцлаа. За тэгээд энэ удаагийн дугаар инхэн өндөрлөж байна. За дараагийн дугаараа та бүхэн маань хүлээж байгаарай. За удахгүй орох байх. За тэгээд энэ удаагийн дугаарыг сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа эргэн уулзалтаа түр баяртай.